Нүүдэлчин ардын өлгий, ховор нандин мод ургамал, ан амтан, жигүүртэн шуудын чуулган болсон өргөн уудам говь нутгийн алтан хевлийд Эрдэс баялагын ариун их сан бий. 20 дугаар зууны ихэнх хагасаас анхны орчин үеийн уурхайг барьж, ашиглалтанд эхэлснээс хойш говь цөлийн байгаль тухайн орон нутагт болон оршин суугчдад нөхөн сэргээгдэшгүй сөрөг үр дагаврыг бий болгож ирсэн. Монголын өмнө бүсийн төв Далан задгад хотод эрчимтэй хөгжиж буй уул уурхайн олон улсын компаниуд төвлөрч байна. Ажил олгогчдын ихэнх нь тэдгээр компаниуд болоод зогсохгүй аймаг орон нутгийн ирээдүйч мөн л уул уурхаагаас бүрэн хамааралтай болсон. Өмнө говийн иргэдийн дийлэнх нь уул уурхайн талаар таагүй бодолтой байдаг. Тэд орхигдсон уурхайнууд сэндичэд орхисон нутгийн тухай ярьцгааж тэдний ахуй амьдрал, нутаг усанд хариуцлагагүй уул уурхайн балаг хэдийн арилшгүй уул мөр үлдээснийг гэрчлэнэ. Уурхайнууд орон нутагт үр ашиг өгнө гэдэгт эргэлзэх хүн бүрч их болсон. Ийм байхад тэдний дуу хоолойг засгийн газар уул уурхайн салбарынхан ойшоохгүй байгаа нь жирийн ардын сэтгэлийг улам ихээр зовоож байна. Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлаг энэ байдлыг өөрчлөхийн тулд иргэд болоод сурагч залуусын дунд уурхайн талаар мэдлэг олгох сургалт явуулдаг. Би энэ сургалтанд хамрагдсанаар ер нь уул уурхайн чиглэлээр яг одоо аюулгүй ажиллагааны дүрэн болон тэгэл уул уурхайд яаж ажиллах, судалгаа явуулах, олборлолт явуулахад яг яаж хийх ёстой тэр талаар өнөөдрийн энэ сургалтнаас мэдээлэл авлаа. Сургалтанд Далан задгад хотын ба сум орон нутгийн иргэдэд нэгдмэл зохион байгуулалтаар хууль дүрмийг ашиглаж, үнэн зөв мэдээллийг үндэс болгосноор өөрсдөд хэрэгтэй уул уурхайн төслүүдэд оролцдог болох төр засгийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж, байгаль орчноо хамгаалан үлдэх талаар мэдлэг эзэмшүүлэхийг зорьдог. Би ч гэсэн анх одоо уул уурхайн компаниуд ингээл үйл ажиллагаа явуулаад ерөөсөө өнөөдөр нэрэл маргааш нь олборлол тэгэл мөнгө хийгээд байдаг гэсэн ойлголт ер нь масса хэмжээнд ийм ойлголт байдаг шиг байна. Зүгээр тэнд ямар үйл ажиллагаа яваад байна уу? Тэнд одоо юу болж байна уу тийм ээ? Тэр талынхаа нэмийг их сонирхох нь бага байсан. Одоо бас харьцангуй хүмүүсийн энэ үзэл бодолд бас өөрчлөлт орж байна. Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлаг уул уурхайн салбарт үндэсний хэмжээний зөвшөлтслийг бий болгохоор ажиллаж байна. 2011 оны 3 сард засгийн газар хувийн хэвшил, иргэний нийгэм гэсэн 3 тал орон нутагт гомдол маргааны шийдвэрлэх механизмыг бий болгох, иргэдийн мэдлэг мэдээллийг сайжруулах талаар санамж бичигт гарын үсэг зурсан. Тус үйл ажиллагаанд Монгол улсын ерөнхий сайд албан ёсны ажиглагчаар оролцсон юм. Энэхүү үйл ажиллагаа нь тус төслийн 18 сарын нөр их хөдөлмөрийн үр дүн байлаа. Эхлэл төдий байгаач Далан задгадынхан шиг мэдээлэлээр хангагдсан нээлттэй, эдвэгтэй иргэний нийгэмтэй болсноор Монголын иргэд уул уурхайн салбарт өөрсдийн дуу хоолойг хүргэх, бодит оролцоог бий болгон үр шимийг нь хүртэх боломжтой болж байна.